За ийхүү бичлэгээ эхлэхэд бэлэн боллоо. Энэ бичлэгийг бэлэн болгож, энэ бичлэгийг та бүхэндээ бэлдээд хүргэхийн тулд нэлээд олон удаа дахиж эхлэх шаардлага гарсан. Дөрмийн дагуу өмнөх бичлэг дээр 40 минутын бичлэг хийсэн боловч утас унтарсан байдаг. За тэгээд та эдийгээ удаан хүлээлгсэн бол уучлаарай. За энэ удаагийн маань бичлэгийг болохоор 3 сонголттойгоор таны харилцаанд 2 сонголтын алийг нь сонгох вэ? X-ийг сонгох уу, шинэ харилцааг сонгох уу, эсвэл 2 давхар харилцаа байгаа бол тэр хоёрынхоо алийг нь сонгол зүгээр байх вэ? Тэгээд ерөнхийдөө бол таны харилцааны талаар нэрвчилж гаргаж ирж уншия гэсэн бодолтой байна. За энэ хүн 3 сонголттой уншлага эхлэхэд бэлэн боллоо. Эхний сонголт маань бол орчид. За 2 дахь сонголт маань бол passion flower. За 3 дахь сонголт маань бол poppy. За ингээд сайхан төвлөрж агаад сонголтоо хийгээд уншлага руу орцгоё. За эхний сонголт маань бол орчид. За орчдыг сонгосон хүмүүсийн маань энергийнхаа шалгалтыг хий. За тэгээд мэдээж би энергийн шалгалт хийх үгүй юу санал асуулга авсны дагуу энергийн шалгалт хийвэл зүгээр байна гэсэн санал их ирсэн учраас энэ удаа мөн энергийн шалгалтыг хийхэр болж байна. За энэ талд та нэг хүнийг төсөөлөх нь байна. Энэ талд бас нэг хүнийг төсөөлөх нь байна. Энэ хүн чи X чинь ч байж болно. Өмнөх хүн чинь ч байж болно. Бүр аль дээр үед те харилцаатай байж харилцаа тасарсан хүн байж болно. Эсвэл яг одоо харилцаатай хүн байж болно. Энэ талд ч гэсэн дөрмийн дагуу ямар нэгэн хүн байх нэ. За тэр хүнийгээ төсөөлөд байж байх нь. Тэгэнгүүт би одоо энергийн шалгалтыг астролог одон орон судлалынхаа хөзөрнөөс татаад танд тайлбарлаж өгөх нэ. Тэр хүн чинь таны төсөөлж байгаа хүнтэй таарж байх юм бол энэ групп бол таны сонгох ёстой зөв групп байх нэ. За энэ талд таны төсөөлсөн хүн болвол ерөнхийдөө маш тийм хөдөлгөөнтэй өөдрөг ирч хүчтэй танд санагдчих болох. За энэ хүнд бол өөрийн гэсэн тийм хаагдмал зүйл байдаг байна. Иргэн тойрныхоо хүмүүстэй маш юм гоё илэн далангуу нээлттэй хөвгөлтэй байдлаар харьцдаг боловч та яг гоё юм дотн харилцаа илүү гүнзгийрээд илүү сэтгэл зүй маягийн зүйлүүдийг ярилцахыг оролдоход бол нэг жоохон хаалттай мэдрэмж төрөн та энэ хүнтэй харилцан ярианд ороход баг зэргийн хүндийн мэдрэмжийг танд төрүүлнэ. Гэхдээ маш тийм хөвгөлтэй хөнгөн энергиг ч гэсэндээ бас давхар агуулдаг хүн байх нэ. Уул суур хүн маш юм аялал дуртай, адал явдал дуртай, олон хүмүүс дунд байх дуртай, маш олон газруудаар явах дуртай, орчноо байнга сольж явах дуртай, сэлгэж явах дуртай, олон хүмүүстэй танилцах дуртай, альва нэгэн амьдралын бүхий л зүйлүүдийг туршиж үзэх сонирхолтой ийм гоё энергиэр дүүрэн аз одтой хүн боловч амьдралд нь янз бүрийн тохиолдсон хүнд зүйлүүдээс болоод жоохон хоолой хүрдэн хаагдсан. Магадгүй тэр хүн ярихдаа хоолой нь юм бөглөө сонсогддог ч юм уу те. Тантай бас юм өгж байгаа мэдрэмж нь гоё боловч ярилцахад жоохон хаалттай мэдрэмж өгч байхаар тийм хүн байна. Нөгөө талын энерги болвол эхрийн ордны энерги байна. За энэ бол номын ордны энерги байсан байх нь. Тэгэхээр энэ талын хүн маань илүү гал сүртэй хүн байсан бол энэ талынх нь хүн маань илүү агаар сүртэй. Тэгэхээр
та ийм сонголтыг хийж байна вэ гэдэг бол та өөрөө нэг бол агаарын орд эсвэл галын орд байх магадлалтай. Гэхдээ таны яг 100% яг тэр ордтой чинь тохирох албагүй та өөрөө бас ийм ус ордтой хүн ч гэсэндээ таны энерги бол агаар юм уу гал байх магадлал бас байдаг. За тэгвэл энэ талын хүн маань бол илүү ерөнхийдөө харилцаа холбоон дээр хоёулаа ижилхэн хүмүүстэй харилцах маш дуртай гэхдээ энэ хүний яг ялгаатай зан чанар нь юу вэ гэвэл энэ хүн харилцаан дээр илүү хаалттай санагдаж байгаа бол энэ хүн бол харилцаан дээр маш нээлттэй тантай маш гоё олон сэдвүүдээр ярилцаж чаддаг оюунлаг их ухаалаг хүн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ хүний нэг сул тал нь бол жоохон хоёр нүр гарах гэдэг. Нэг бол танд маш юм нээлттэй сэтгэлээ илэрхийлэн танд маш их татагдж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ нэг бол танаас гинэтл үүдсэн юм шиг таныг гинэтл огт ойшоохгүй байгаа юм шиг тийм мэдрэмж өгч чадхаар тийм хүн байх нэ. Гэхдээ энэ хүний давуу тал нь маш юм хөвгчлөлтэй, хөөртэй байдлаараа энэ хүнтэй бол төстэй. Тэгэхээр таны өөрийн чинь бас юм зан характер бол маш юм хөгжилтэй байх дуртай, уйтгартай, эсвэл юм тогтун байдал гэхээсээ илүүтэй та амьдралыг маш юм давсархаг илүү амттай байлгахыг хүсдэг тийм хүн мэж магадгүй харагдаж байна. За тэгэхээр энэ талын нэрийг бол ерөнхийдөө маш юм дур булаам харагддаг гаднаасаа өөртөө бас их ихтгэлтэй, дээр нь маш юм ухаалаг гэхдээ яг юм үрдийн ханиа олно гэдэг бол ерөнхийдөө энэ хоёр хүний хувьд хоёулангийнх нь хувьд урт хугацааны харилцаанд маш чухал ханддаг. Хэр баргийн үнэтэй урт хугацааны харилцаанд бол орохгүй. Нэгэнт нэг хүнтэй дурлаад урт хугацааны харилцаанд орсон бол яг маш тийм романтик гэхээсээ илүүтэйгээр тэр хүнийг өдөр болгон тогтлуулж чадгаар нэг тиймэрхүү харилцааг өгч чадгаар хүмүүс шиг харагдаж байна. За энэ хүртэл таны энергийн шалгалт чинь таарж байгаа бол энэ групп болвол таны сонгох ёстой групп мөн байх нэ. Ярихаар хоолой боогод ах юм. Яг энэ группийг сонгосон хүмүүс маань жоохон гомдол их тэгдэг хүмүүс юм уу? Хоолой хүрдэн жоохон хаалттай санагдаж байна. Өнөөгөө мэдрэхэд бол. За одоо энэ хоёр харилцааныхаа талаар за яг энийг тавьчих юм. Тавьж аваад илүү гоё юм тодорхой харагдахаар байдлаар. Нарийн ширээнийг харъя. За илүү дэлгэрэнгүй харъя тий. Wow. Иймэрхүү байна. За энэ үзүүрнээс харахад болвол
Эндлийн хүн бол нэлээд нууцлаг харагдаж байна. Вау. За ингээд нэг нэгэрийн сайхан дэлгэрэнгүй тайлбараа явъя. За ерөнхийдөө харахад бол энэ хүн маань яг хэлсэнчлээ яг миний ярьсантай маш ижилхэн зүйлүүд гарч ирлээ. За нэг хүзрөөр нь ингээд тайлаад явъя. За энэ маань бол хүнд ямар ч хариу нэхэлгүйгээр маш их сэтгэлийг зориулсан боловч тэрийг нь тэрнийхээ үр дүнд маш их гонсоолтыг авсан хүн байна. Маш их зүрх сэтгэлээ зориулсан, өөрийнхөө зориулж болох бүгдийг зориулсан. Гэхдээ маш тийм сэтгэл зүйн болон харилцааны хүчирхийлэлд өртсөн маш том шарх авсан байна. Гэсэн хэдиж тэгсэн ч гэсэн энэ хүн бол харилцааг бол маш юм нэгт тавьдаг. Харилцаа гэдэг бол маш чухал. Хүн бол энэ амьдралд ганцаараа амьдрах гэж ирэх учраас энэ хүн бол үнтэй харилцаа гэдэг болвол чухал зүйл гэдэгт итгэсээр байсан. Гэхдээ яг ийм ирэмийн харилцаан дээр бол яг одоохондоо сэтгэл зүрхнийхээ хувьд яг бэлэн болоогүй байгаа. Бүр яг ийм гэрлэлтийн хэмжээнд ийм харилцаанд бол бэлэн биш байгаа гэж харагдаж байна. Тэр зүйлд бэлэн болохын тулд энэ хүн өөрөөсөө маш том ийм зориг гаргах шаардлагатай болж байгаа гэдэг. Тэ ерөнхийдөө бол би хэлжсэн тэ илүү жоохон хаалттай маш тийм өөдрөг тэ ийм хүмүүстэй харилцах харилцаанд бол маш ийм гоё дуртай тэ хүмүүстэй байх, хүмүүстэй харилцах энэ нь бол амьдралынх нь бүр утга учир боловч өөртөө нэм гомдсон зүйлүүд байна. Гомдсон итгэл үнэмшлийн нэвцэн үүсгэгдсэн тиймэрхүү зүйлүүд байгаа учраас энэ харилцаанд бол жоохон юм хаалттай хандж байгаа гэж магадгүй. Гэхдээ сайн тал нь гэвэл энэ хүн болвол хичнээн шарх авсан ч гэсэндээ яг юм санаа суух тий хүнийг ингээд энэ ингэчгүй тэгчгүй гэж ингэж санаалж боддгоо ерөнхийдөө нэлийн юм гоё цайлган сэтгэлтэй байгаа харагдаж байна. Энэ хүнд бол гол нь болохгүй байгаа зүйл нь ерөөсөө л хүнд яг юм хариу нэхгүйгээр хүнийг дахиж хайрлах гэдэг зүйлийг л энэ хүн буцаагаад олоод авах хэрэгтэй байгаад байгаа юм байна. Тэгж чадах юм бол яг энэ зүйлийг энэ хүн маань бол мэдэрч чадвал магадгүй би бинийгээ маш их гоё ингэж дэмнэж чадсан юм гоё харилцаа болохоор энэ гол нь энэ хүн бол танд ямар ч хариу нэхэлгүй хайраар таныг хайрлахад бэлэн болохын тулд өөрийгөө итгэх ангаах зүйлүүд бол энэ хүнд хэрэгтэй байгаа харагдаж байна. За энэ харилцаа бол ерөнхийдөө бол маш ойлгомжтой. Нэг нэгэндээ бол маш гоё юм хариу нэхгүй ихийн хайраар тэг хайрлах боломж нь байна. Энэ хүнд бол харилцаан дээр бол маш юм гоё хөгжилтэй харилцааг илүү гоё авч явдаг. Тэг харилцааг чиглүүлээд ингээд таныг бол уйдахгүй тэг авч явах бол потенциал нь байна. Гэхдээ энэ хүнд бас ангаагдах шаардлагатай зүйлүүд бас байна тийм үү? За тэгвэл энтлийн хүний нарийн ширийн хүзрүүдийг харъя. За энтлийн хүн бол бас жоохон хаалттай. За хаалттай гэхээсээ илүүтэйгээр та энэ хүнийг их буруу дүгнэдэг гэж магадгүй. Энэ хүн бол яг үнэндээ харагдаж байгаа шиг хүн биш ээ. Энэ хүн бол цаанаа бол маш юм агуу ертөнцтэй хүн байна. За дээр нь энэ хүнийг таних мэдээг гэвэл яг үнэн төрхийг нь олж мэдээг гэвэл энэ хүнийг бол маш
гүн гүнзгий харах шаардлагатай байна. Энэ хүний бүр дотоод руу ингээд явж ороод ингээд одоо юу хүсэж байгаа, ямар ингээд харилцаан дээр ямар хөө байдлаар ханддаг инээдэрээ тиймэрхүү зүйлүүдийг нь бол бүр хамгийн дотны хүн нь л олж мэдэх боломжтой гэж харагдаж байна. Түүнээс шинэ хүн яг гаднаа яаж харагдаж байна тэр байдлаараа бол байдлаасаа бол тийс ондоо хүн гэж харагдаж байна. Ер нь өөртөө маш их баг зүүдэг. Дээр нь энэ хоёр дээр хоёулын дээр нь яг ижилхэн юм сар нарны байдалтай тэнгэр гарч ирсэн учраас ерөнхийдөө бол та хоёрын нийлэмж бол маш тажгүй харагдаад байна. Та нар нь тэр хүн нь сар нь байх магадлалтай харагдаад байна. Энэ хоёр бол яг ингээд нийлээд гарахлаар бол нилийн юм ин ян тий холбоо бол маш гоё харагдаж байна. Дээр нь энэ харилцаа бол та хоёрын яг юм зүрх сэтгэлийн дуудлагаас үүдэлтэй харилцаа гэж болохоор харагдаж байна. Энэ харилцаанд орохын тулд бас ингээд шаардлагатай гуниг харуулсал ийм сөрөг мэдрэмжүүдтэй та хоёр бол хойноо үлдээж чадхаар харагдаж байна. За гэхдээ энэ хүний хувьд яг одоогоор бол жоох юм хангалуун байдалтай яг харилцаанд бэлэн болохын тулд энэ хүн бол яг ийм байр машинтай ямар ч юм санхүүгийн асуудалгүй дээр нь хүнтэй харилцахын тулд би өөрийнхөө хувьд эр хүнийхээ хувьд тийм өөртөө тавьсан юм шаардлагууд байгаа тийм харилцаанд бэлэн болохын тулд тэр зүйл нэрээ бэлэн болоогүй байгаа. Гэхдээ энэ хүн болвол гоё харилцааг хүртэх аль хэдийн эрхтэй. Энэ харилцааг бол тантай уулзрах энэ харилцаагаа бол хүртэх эрхтэй. Аль хэдийн бэлэн болсон. Зүгээр өөрийгөө л тэгж хангалттай байдлаар мэдрэхгүй байгаа л энэ хүн бол хангалттай бэлэн болцсон гэж харагдаж байна. За тэгэд энэ харилцааг хэрвээ та хоёр ингэж үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол үргэлжлүүлэхийн тулд ерөнхийдөө та хоёр маш гоё юм мөрөөддөг, зоригтой байвал зүгээр харагдаад байна. Ер нь бол ингэж ирээдүйд хүнтэй хамт амьдрахаар бол ямар хөө байдлаар амьдрахыг хүсэж байна, ямар хүнийг хүсэж байна гэх мэт юм гоё манифест хийдэг байвал энэ харилцаа бол маш юм хурдтай урагшлахаар харагдаж байна. За ерөнхийдөө энэ хүртэл харахад бол маш юм харилцаанууд бол ойлгомжтой болж ирж байна. За одоо яг аль харилцааг нь сонгох хэрэгтэй вэ гэдэг яг тэр гол асуудал руугаа орё. За аль харилцаа нь илүү байна вэ гэдэг гол асуултаа Child of the Universe хүзэрнээс харнаа. За эхлээ зөвлөгөөг нь татъя. Яагаад гэвэл штэ энэ хүзэрнээс бол би яг эцсийн байдлаа шийдвэрийг гаргана. Гэхдээ энэ бол яг одоогийн энергиэр аль хүн зүгээр байна вэ гэдгийг гаргаж ирж байгаа болохоос биш яг та бол өөрийнхөө сонголтыг эцсийн байдлаар өөрөө хийх учраас ерөнхий байдлаар нь аль талыг нь сонгосон бай. Яавал зүгээр байна гэдэг зөвлөгөө өгье гэж бодож байна. Одоо жишээ нь энэ хүнийг та сонгомоор санагдчих магадгүй. Тэгвэл та энэ хүнийг сонгохоор бол яавал зүгээр байна уу гэдэг байдлаар ерөнхийдөө зөвлөгөөг нь өгөөд тэгээд эцсийн шийдвэрийг нь би харъя гэж бодож байна. Ер нь бол энэ альва нэгэн амьдралд яг absolute хамгийн зөв сонголт гэж бол хизээш байдаггүй. Харин тэр сонгосон сонголтоо та өөрөө зөв сонголт болгож чадах уугүй юу гэдэг бол таны гарт байдгаа. Тийм болохоор энэ уншлага бол таны яг юм зүрх сэтгэлээ чинь яг юу хүсэж байгааг чинь илүү чиглүүлж илүү өөр өнцгөөс таныг харахад тий өөрийгөө илүү ойлгоход чинь тусалж байгаа гэсэн үг. Түүнээс биш таны өмнөөс бол хизээж сонголт хийнэ гэсэн үг биш байдгаа. Тэгэхээр та энэ уншлагыг сонсож байхдаа аль нь танд үнэн юм шиг санагдаж байна, аль нь танд хуурамч юм шиг санагдаж байна. Алийг нь та сонсхийг илүү хүсэж байна, алийг нь та хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна гэдэг байдлаараа та илүү өөрийгөө ойлгоход чинь тусалд. Ерөнхийдөө бол нэг бодлын
сэтгэл зүйчийн ажлыг хийгээд байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ одоо уншлагыг сонсоод энэ хариултуудыг зөвлөмжүүдийг ингээд хүлээж аваад та яг эцсийн байдлаар өөрийнхөө шийдвэрийг гаргана. За ийхүү зөвлөмж картууд гарч ирлээ. За тэгэхэд болвол за энэ талын хүний зөвлөмж картууд дээр болвол за энэ харилцаа болвол мөрөөдлийн харилцаа байх боломжтой байна. За дээр нь natural order гэдэг болвол яг энэ болвол та хоёрын харилцаа илүү яг гоё юм байгаль руу чиглэсэн тэгээ илүү байгальд очиж амьдардаг ч юм уу орчлон ертөнцид та хоёр юм өгч тэгээ энэ харилцааг бий болгосноор магадгүй маш их аз жаргалтай амар амгалан байдлыг олж авснараа эргэн тойрон болон байгаль орчин тэгээ энэ ертөнцийн зөв тогтолд одоо тэр нийтийн ухамсарт илүү ингээд гоё хөв нэмрээ оруулах тий энийг бол яг ингээр хэлвэл бусдад сайнаар үлгэр дуурайл болох хүн өөрөө аз жаргалтай байх юм бол хүссэн үсээгүй эргэн тойрондоо эерэг эрчмийг түгээж байдгаа. Энэ нь угаасаа буян болж байд юм а. Тийм болохоор үргэлж өөрөөсөө эхлэе гэдэг шиг та хоёрын харилцаа аз жаргалтай байснаар бас эргэн тойрондоо маш гоё нөлөөлж чадхаар байна. Гэхдээ энэ харилцааг бүтээхийн тулд хамгийн гол нь яг өөрсдийнхөө үн цэнийг гаргаж ирэх хэрэгтэй. Өөрсдийнхөө онцгой байдлыг энэ харилцаан дээр гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим хүмүүс чинь нэг харилцаанд орчхороо за нэг хийх юм, нэг зориг мөрөөдлөгөө болоод тэр хүнтэйгээ л хамт байвал гоё санагдаад ингээл жоохон юм зогсон байдалд орох гээд идэх те илүү ингээд стинги байнгын наалдаал өдөржин шөнөтэй хамт байгаа л нэг юм хийсэн бүтээсэн ч зүйл ахгүй. Иймэрхүү байдлаар иш би биенийхээ илүү үн цэнийг тоттгсон байдлаар харин ч тэр хүнтэй та хамт байснараа илүү гоё юмыг бүтээх тэ өөрийгөө илүү нээх тийм гоё урам зориг авдаг тийм байдлаар энэ харилцааг авч явбал зүгээр байна гэсэн зөвлөмж гарч ирж байна. Энэ талын харилцаа бол ерөнхийдөө бол би түрүүнийх дээр тэ манифест гэд хэлжсэн те яг дөнгөж энэ харилцааны яг нэг өмнөх уншлагын хамгийн сүүлийн үзэр дээр манифест гэжсэн бол энэ дээр бас давхар манифест гэд буугаад ирсэн байна. Тэгэхээр бол энэ харилцаан дээр энэ харилцаа магадгүй таны яг ийм хүсэж мөрөөдөжсэн мөрөөдлийн чинь залуу бас жоохон өөрт танд санагдаж магадгүй. Дээр нь яг ийм тохиромжгүй цагт гараад ирсэн. Тэгээ та хоёр магадгүй гоё ингээ уулзаад учрээ хоорондоо бие бинийгээ танилцъя дотносыг гэхэд жоохон ийм орчны нөлөө саад болох ч юм уу ийм тохиромжгүй үед уулзсан юм шиг тэгж мэдрэгдэж тэгж санагдчихэж магадгүй. Гэхдээ энэ харилцаанд бол өөрчлөлт орноо. Энэ зүйлүүд дээр өөрчлөлт орж болох юм аа. Тийм болохоор энэ харилцаан дээр бол бас үнэхээр яг анх таны яг тэр хүсэжсэн мөрөөдлийн залуу биш байж болно. Гэхдээ та өргөлжлүүлээд манифест хийгээд байгаарэ. Яг мөрөөдлийн залуу ямар хүн байвал зүгээр байна вэ гэдэг тэр манифестыг үргэлжлүүлж хийгээд байвал зүгээр энэ дээр нь бас энэ цаг хугацааны хувьд тохиромжгүй нөхцөл байдал боломжгүй нэг л энэ хүнтэй нэг л урагшгүй байх гэдэг магадлалтай санагдаж магадгүй. Гэхдээ энэ зүйл дээр өөрчлөлт орно. Энэ зүйл дээр өөрчлөлт орно гэж итгэж чадах юм бол энэ харилцаа бол бас ингээ урагшлах боломжтой байна. За харин одоо яг бүрийн эцсийн байдлаар аль харилцаа нь хамгийн зөв байна вэ гэдэг асуултаа асуугаад
дахиад нэг үзэр татахгүй бол энэ маань ерөнхийдөө бол аль аль нь зүгээр гэсэн хариулт гараад ирлээ. Тэр хариулт гарч ирэхэд нэлээд л та үнэхээр энэ шийдвэрийг гаргахад их хэлэцүү байх шиг байна. Ерөнхийдөө хөзөр боохгүй удаж байна. За, эцсийн байдлаар бол энэ хүний сонгосон зүгээр гэж гарч ирж байна. Яагаад гэвэл энэ хүнийг сонгосноор яг ихэнх үедээ харилцаа их тогтвортой байж болох ч ерөнхийдөө явандаа жоохон драматик юмнууд эцсийн байдлаар жоохон юм сэтгэл хөдлөл дамгаас илүү жоохон драматик юмнууд байх магадлалтай. Энэ харилцааг сонгосноор бол энэ бол нэлээд юм сүнслэг холбоо байж болох юм аа гэсэн юм хариулт гарч ирлээ. За ингээд танд би сонголтыг үлдээе. За тэгээд энэ уншлагыг сонссон хүмүүс маань би хосын харилцаан дээр зөв сонголтыг хийж чаднаа гэд гоё аффирмашн үлдээгээрээ. Би хосын харилцаан дээр зөв сонголтыг хийж чадна гэд гоё аффирмашн үлдээгээрээ. За тэгээд намайг дэмждэг хүмүүстэй болон миний бичлэгийг хүлээж сонсдог хүмүүстэй маш их хайртай шүү. Бас маш их баярлалаа. Намайг дэмждэг, supportладаг, donation илгээдэг, хувийн уншлага авдаг бүх хүмүүстэй маш их баярлалаа. Ингээд 2 дахь группийнхаа уншлага руу орцгоё. За ингээд 2 дахь группийнхаа уншлага руу оръё. За energy check буюу энергийн шалгалтаараа эхлээд энергийн шалгалтыг хий. За та яах нь байх нь вэ? Энэ талд нэг хүнийг төсөөлөх нь ахна, энэ талд нэг хүнийг төсөөлөх нь ахна. За жишээ нь та X-ийн талаар асуух гэж байгаа бол энэ талдаа X байх уу? Эсвэл энэ талд шинэ хүн чинь байх уу? Краш юм уу, эсвэл одоо таалагдж байгаа залуу ч юм уу, эсвэл бол тантай хоёр юм харилцаатай байгаа, зэрэг харилцаатай байгаа хоёр хүн ч юм уу те. Ямар нэгэн байдлаар та хоёр талд хоёр хүн төсөөлөх нэ. Тэнгүүт би одоо энергийн шалгалтыг нь хийгээд өгнө. За намайг гой хөзрөө холиод ингээд хөзөр дэлгэж явах оронд та хоёр талд одоо жишээ нь би ийшээгээ нэг хөзөр дэлгэх гэж байна. Тэгэхээр та тэр хүнээ сайн төсөөлнө гэсэн үг дотроо. Царайг нь яаж харагддаг, яаж инээдэг. Та тэр хүнээс ямар мэдрэмж авдаг талаараа төсөөлөх нь. За, ийм хоёр энергитэй хүн гарч ирлээ. За, эхнийх нь бол за энэ талд бодсон таны хүн маань болвол гэрийн ордны энерги доош харж гарч ирж байна. Тэгэхээр болвол ерөнхийдөө жоохон
харилцаан дээр хүнд анх маш юм гоё дур булаан маш сайхан сэтгэлдлийг төрүүлж чаддаг боловч ер нь бол энэ хүний нэг авьяас гэдэг. Энэ нь бол бусад ямар ч төрлийн хүн байсан тэр хүнтэй маш эвтэйхэн эв зүгээ олоод нөхөрлөж андын барилдлага тогтоож тэр хүнд итгэлийг төрүүлэх маш юм чадвар өндөртэй байдаг боловч яг одоогийн байдлаар бол энэ хүн жоохон хаалттай болсон байна. Дээр нь юмнаас их амархан уйдах гэдэг тал байдаг. Танд маш юм гоё зөв сэтгэлээ нээж байгаа юм шиг мөртлөө хаяа гинт айгүй хаалттай болдог. Энэ бол энэ хүний төрлөх араншин байдаг. Гэхдээ энэ хүн маань сэтгэлээр унсан үедээ тэр төрлөх араншин нь нэг тал руугаа сул тал нь болж өгдөг гэсэн үг. Давуу тал нь бол маш юм олон төрлөөр заримдаа маш юм өөр характерыг өөрөөсөө гаргаж чаддаг байдал нь ямар ч хүнтэй харилцахад асуудалгүй байдаг болвол тэр нь энэ хүний давуу тал байж болдог болвол тэр зан характер нь сул тал болоод ирэхлээрээ хосын харилцаан тэр хүний гомдоох шалтгаан болоод идэг гэсэн үг. Мэдээж олон аш гаргаад олон характер олон дүрийг хүнд гаргаад байна гэдэг бол хүн тийм тогтворгүй болон итгэж болохгүй тийм мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй байдаг учраас хосын харилцаан дээр иймэрхүү асуудал гарч ирдэг байх нэ. За энэ талын хүн маань бол жинлүүрийн ордны нэрэгтэй. Ерөнхийдөө бол таны үзүүлж байгаа хоёр хүн чи хоёулаа бол агаар энергитэй учраас та өөрөө гал юм уу агаар энергитэй хүн гэж магадгүй. Таны ордыг бол хэлээгүй шүү. Таны өөрийн чинь яг нарны орд чинь ус юм уу газар байлаа гэж бодоход таны өөрийн чинь амьдрал хандлага энергитэй тэр rising sign ч юм уу тий бусад гариг дээр та ямар хуу ордтой байдаг вэ гэдгээс чинь шалтгаалаад таны зан характер чи өөр байж болно. Гэхдээ таны бол нийтлэгээр харахад бол агаар гал ордны энергиуд бол харагдаж байна. За энэ хоёр хүний маань яг нийтлэг шинжин гэвэл маш юм оюунлаг. Тэгэхээр та өөрөө бас юм оюунлаг харилцан яриан дээр бол ухаантай гэдгээ мэдрүүлж чаддаг тий ухаантай гэдгийг нь та мэдэрч ойлгож чадах юм бол тэр хүнийг бол өөртөө чинь харилцах тий өөртөө чинь явандаа харилцаа үүсгэж болох боломжтой хүн гэж хардсан байна. За тэгэхээр энэ талынх нь хүн маань бол жинлүүрийн ордны энергитэй гэхдээ энэ маань дээшээ харж гарч ирсэн гэхээр энэ хүн болвол яг харилцаан дээр маш юм тогтвортой хичнээн агаар ордны энерги ч гэсэндээ энэ хүнийг бодвол арай илүү тогтвортой хүнд зөвлөгөө өгөх маш дуртай, хүнтэй ярилцах, хүнтэй бас энэ гоё сэтгэгдэл төрүүлэх ялангуяа юм дипломат үйл ажиллагаа нь маш зүгээр хоёр тал одоо энэ хүн маань жишээ нь хоёр талын нүүр гаргаж чаддаг, олон хүмүүстэй харьцаж чаддаг бол энэ хүн маань хоёр хүнтэй хоёр хүн маргалдчихлаа гэхэд аль талнаас нь хараад юмыг шийдэж чаддаг юм хоёр талаас юмыг харж чаддаг байдлаараа илүү давуу талтай гэсэн. Одоо тантай харилцаанд орж илаа гэж бодоход энэ хүн таны өнцгөөс нэг зүйлийг олж харна, өөрийнхөө өнцгөөс бас нэг зүйлийг олж харна. Энэ харилцаа ирээдүйд энэ харилцааг урагшлуулахын тулд бас яавал аль талаас нь яавал зүгээрээ гэдгийг бас давхар харна. 100% сэтгэл хөдлөлөөрөө ер нь бол аливаа зүйлийг шийдэх нь бол бага байдаг. Амьдралын аливаа нэгэн асуудал том цохилтонд бол маш юм тайван болон юм оюунлаг байдлаар хандаж чаддаг. Юмны гарц гаралгааг маш амархан олж чаддаг. Тэгээд дээрэс нь энэ хоёр хүн маань хоёулаа гаднах төрхөөрөө маш юм дур булаан хүнд бас анхны сэтгэлээрээ шууд таалагдахаар тийм аятайхан хүмүүс байж таарч байна. За тэгэхээр энэ хүний тэгтээ нэг сул тал гэдэг. Тэр нь бол яг өөрийнхөө жинхэнэ бусдаас онцгойрох тэр зүйлээ жоох алдах гэдэг. Яагаад гэвэл хит их хүнд зөвлөгөө хит их хүмүүсийг одоо өмнөөс нь ингэж оронд нь бодож тэг хүмүүсийн ярианд хит их автаж хүмүүсийн амьдрал болон тэр хүний зан характерт хит их ингэж орсноосоо болоод
өөрийнхөө яг тэр ямар хүн бусдаас яаж онцгойрох юм гэдэг зүйл дээрээ жоохон маруухан байх гэдэг тийм тал байдаг. За энэ хоёр хүнийг та яг төсөөлөхөд яг ингээд таны төсөөлөлт чинь буугаад яг таарч тохиржээвэл энэ бол таны групп муу юм шүү. Хэрвээ таарч тохирохгүй байх юм бол та өөр группийг сонсоорой. За одоо энэ хоёр харилцааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авъя.
За нэлээх хүзүрнүүд бууж ирлээ. За одоо нэгээр нь сайхан тайлбарлаад явъя. За ерөнхийдөө та намайг хүзрөө холж явахад бас хараа төвлөрөө тэр хүнийгээ гоё төсөөлөө ингээд явал бас их тус болдог байгаа. Мэдээж бас холж байгаа үед нь та харж өөрийнхөө энергийг бас шингээж өгч байгаа гэдэг бол маш чухал байдаг байгаа. За энтлийнхаа хүнийхээ хувьд бол яг энэ харилцаан дээр энэ хүн маань ямар хөө байдалтай байна вэ гэх юм бол энэ харилцаанд орохын тулд бол энэ хүн өөрөөсөө бол тавьж явах ёстой хэдэн зүйлүүд байна. Харилцаан дээр сөрөг хандлагууд гаргадаг тиймэрхүү байдал бол энэ хүн өөрөө мэддэг. Тэгээд энэ харилцаан дээр орохын тулд энэ харилцаа бол энэ хүний хувьд бол маш их гэрэл гэгээг амьдралд нь өгж байгаа зүйл учраас өөрийнхөө тэр сөрөг харанхууд үлдсэн байгаа өөрийнхөө сүүдэрт байгаа зүйлүүдийгээ тавьж явуулж яаж энэ гэрэлтэй өрөөлөв буюу тантай уулзрах юм тантай илүү уулзахад харилцахад бэлэн болох юм гэдэг бол энэ хүн мэдж байгаа. За дээр нь энэ хүн маань бол сая тантай харилцаанд орохоос өмнө нэлийн хугацаанд ганцаараа өнгөрүүлсэн байх магадaltaй. Тийм болохоор энэ хүний хувьд бол яг юм хичээнээсээ гарах буюу маш юм ганцаараа бусдаас илүү өөрийгөө тусгаарласан иймэрхүү байдлаасаа гарах шаардлагатай болж байгаа юм байна. За дээрэс нь хүнд бол маш юм сэтгэлээ зориулаад шарах авсан байдалтай байна. Зөрүүдлээд энэ хүн ямарваа нэгэн байдлаар өөрийнхөө өгж болох бүхий л зүйлийг тэр хүнд зориулаад харилцаанд маш их зүйлийг маш их энергийг зарцуулсан учраас зөрүүлээд тэр хүнээс нь маш юм харилцаан дээр хүчирхийлэгч байдлаар юм хүчирхийлэл маш их өртсөн байна. Сэтгэл зүй болон бие махбодын хүчирхийлэлт их өртсөн байна. Тийм учраас энэ хүн маань маш их шарах авсан. Магадгүй энэ байдал нь энэ харилцаанд ороход ингээ өөрийг нь хүлээд байгаа гэдэг бас тийм юутай байгаа юм байна. Тэгэхээр энэ хүн маань бол яг харилцаанд яарахаасаа илүүтэйгээр эхлээд өөрийнхөө учрыг олж өөрийнхөө замыг нээж ямар замаар явах ёстой юм би өөрөө яг хийн хаашаа чиглэх ёстой гэдгийг бас ингээд олж авч ийж харилцаанд бас ингээд орох ёстой гэдгийг бол энэ хүн ойлгож ухамсарлаж байгаа харагдаж байна. За дээр нь за тэгээд энэ хүн маань бол яг ийм гоё юм эрэгтэй хүний дайчин чанараа бол жоохон алдаад байгаа. Бүр нэг юм гоё халуухан тэг бүр юм дур булаам ийм тестостерон өндөртэй иймэрхүү жоохон байдлаа алдсан харагдаад энэ өмнө нь бол магадгүй тийм хүн байж байгаад яг тэр шархаас болоод өөрийн гэсэн тэр хүч чадлаа алдаад яг байх ёстой төвшингөөс арай жоохон доогоор байгаа. Магадгүй танд хэлжсэн ч гэж магадгүй те би ийм хүн байгаагүй шүү өмнө нь гэд. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг үнэндээ байх ёстой хэмжээнээсээ илүү жоохон юм сул дорой байдалтайгаар өөрийгөө мэдэрч байгаа юм байна энэ харилцаан дээр. Гэхдээ энэ харилцаа бол таны яг юм манифест хийсний дагуу яг юм таны хүсэл мөрөөдлийн дагуу энэ харилцаа бол байж болох потенциал нь бол харагдаж байна. Ягаад гэвэл энэ харилцаа та хоёрын амьдралд бол эрэхтэй сайн үлийн үрээр учирсан юм харилцаа гэж харагдаад байна. Би биэндээ өмнөх төрөлтөө маш их гоё буйны үйл хийсэн. Тэгээ бусдад хийсэн бас буйны үеийн дагуу энэ харилцаа бол тантай учирсан гэж харагдаж байна. За энэ харилцааны хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгвэл энэ харилцаан дээр энтлийн хүний харилцаан дээр нарийн мессежүүдийг нь харъя. За тэгэхээр энэ хүний хувьд бол яг өөрийнх нь
хувьд бол маш их хүзэрнүүд бууж ирсэн байгаа. За тэгэхээр хамгийн ихний хүзэр дээр харахад болохоор энэ харилцаанд орно гэдэг бол энэ хүний хувьд бол маш юм ид шидэн зүйл тохиож байгаа. Та эзүүлхэн учраас энэ харилцааг бол маш их нандиндаг, үнэлдэг гэж бол харагдаж байна. Дээрэс нь энэ хүн угаасаа амьдралд харилцааг маш их эрхэмлдэг, хүмүүстэй харилцана гэдэг бол энэ хүний хувьд амьдралынх нь утга учир байна гэж харагдаж байна. За дээр нь энэ харилцааг бол энэ хүн маш юм хөнгөн байдлаар энэ харилцааг авч явахыг огт хүсэхгүй байгаа юм байна. Энэ харилцааг илүү урт хугацааны ирээдүйтэй гэж харж байгаа учраас энэ харилцаа нь маш юм гүн гүнзгий байдлаар хөнгөн нэг за ингээд үргэлжлүүл дээрээ зөрүүлжлэхгүй бас тэр ч юм уу эсвэл таныг яг өнгөцөөр дүгнэх яг одоогийн нөхцөл байдалд хүртэл хоёрын харилцаа ямар хөөсөн тэрүүгээр энэ харилцааг дүгнэх ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар биш энэ харилцааг илүү их таньж мэдхийг таныг илүү гүнзгий таньж мэдээд энэ харилцааны утга учирыг илүү их мэдхийг хүсэж харагдаж байна. Дээр нь энэ хүнд буюу хоёрын харилцаанд бол нэг маш юм хэцүү зүйл тохиолдсон харагдаад байна. Ямар нэг юм огцом юм тохиолдсон харагдаад байна л та. Яг нэг тийм хоёроос шалтгаалаагүй ч юм уу эсвэл бол нэг юу гэж тайлбарламар ч юм дэ ямар ч хэсэг энэ харилцаанд ямар нэгэн асуудал үүссэн байна. Гэхдээ энэ асуудал бол яг хөө дээшээ харж гарч ирсэн болохоор ямар тач энэ асуудлыг бол шийдэх гаргалгаа нь бол байгаа. Энэ асуудал бол яг тийм шийдэж болохооргүй том асуудал бол биш. Гэхдээ энэ асуудал нь бол юутай холбоотой вэ гэвэл хоёрын нэг нь уруу татагдсан байна хин нэгэнд. Магадгүй энэ хоёр хоёулаа нөгөө 11-ийн тоотой хүзэр дээрээс нь хоёулаа дараалж гарч ирсэн учраас энэ хоёр ялтчгүй утгын хувьд бол уялдахаар л байна л та. Тэгэхээр хоёрын аль нэг нь магадгүй 11-ийн тоотой холбоотой төрсөн өдөр нь 11 ч үт юм уу. 11-ийн тоонд дуртай ч гэдэм үү тэр хүн нь илүү ямарваа нэгэн хүний уруу таталтанд автсан магадгүй нараар тавилтаж болно те эсвэл найз нөхдийн уруу таталт хоёр маш юм чухал уулзалт оролцсон байсан чинь найзтайгаа уулзах гээд яваад өгсөн ч гэдэм үү эсвэл өөр эмэгтэйг хараад яваад өгсөн эсвэл та өөр залууг хараад яваад өгсөн ч гэдэм үү эннээс болоод энэ харилцаанд бол маш их юм том анцаа үүссэн харагдаж байна. За дээр нь өнгөрсөнтэй холбоотой энэ хүний төгсгөл тавьж чадаагүй нэг бас юм харилцаа байна. Тэр харилцаа бол энэ хүнийг маш их зовоодог гэж харагдаж байна. Энэ харилцаанд бас ороход бол маш юм саад авчирж байгаа. Энэ хүн бол энэ өмнөх зүйлээсээ сэтгэлээ тавьж яваалаа. Магадгүй энэ нь зүгээр гэр бүлийнх нь хүн байж болно. Тэ үед болсон гэр бүлийнх нь хүн ч юм уу эсвэл X нь байж болох магадaltaй байдаг. Тэгэхээр харуусал гомдол юу гэдэм бүх зүйлээ энэ хүн хойноо үлдэх ёстой манай энэ харилцаан дээр. Эсвэл бас энэ саяхан бас хоёр тийм нэг хэцүү зүйл тохиолдсон гэхлээр магадгүй тэр зүйлийг ингээд уучлаа тавьж явуулах ч гэдэм үү тэрэнд төгсгөл өгөх байдлаар бас гарч ирсэн карт гэж бас болно. За энэ харилцааны талаар бас дэлгэрэнгүй харах юм бол ерөнхийдөө бол энэ хүн энэ харилцаанд ороход бол хангалттай би нэр хүндтэй биш гэж бодож байгаа юм шиг байна. Тэгээд энэ харилцаа бол яг юм нийтэд ил болоход жоохон хэцүү харилцаа юм шиг байна. Магадгүй жоохон хүмүүсээс нуудагч гэдэг юм уу тий. Тэр нь nobility гэхлээр бол яг юм гоё юм тансаг болзоо ч гэдэм үү гоё ингээд хамт уулзахаараа бүх зүйл нь ингээд бүрдсэн ч юм уу тиймэрхүү зүйл бас жоохон дутагдж байгаа. Хоёулаа ингээд уулзахаараа жоохон царай алдцаг ядарсан ч гэдэм үү тиймэрхүү байт юм болоо ямарваа нэгэн тийм тансаг байдал гоо үцэглэнгийн байдал жоохон юм
дутагдсан гэж харагдаж байна. Дээр нь энэ бол яг юм сүнслэг төвшөнд яг юм сүнсний холбоо гэж бол та хоёрт жоохон мэдрэгдэхгүй байгаа юм шиг байна. Магадгүй зүгээр би физиологч гэдэг юм уу эсвэл би бинийг зүгээр гоо сайхан болон ижил төстэй байдлаараа татагдсан ч гэдэг юм уу. Та хоёр яг ингээд нэг юм бүр нэг юм гүн холбоо яг юм байгаа хэсэгтэр ер нь та хоёр хоёулаа жоохон эргэлдэж байгаа харагдаж байна. Гэхдээ та хоёр бол яг үндэ энэ харилцаанд орсноороо бол хувь хүний хувьд маш юм өсөлттэй байж чадж байгаа гэдэг байдал нь бол энэ харилцааны давуу тал гэж харагдаж байна. За тэгвэл одоо яг аль харилцааг нь сонгох вэ гэдэг бол асуудал руу оръё. This is why I'm hot. This is why I'm hot. Энэ удаа бол би про видео хувилбараар нь эдит гэх видеого хийж байгаа учраас миний хоолой бол арай өөр сонсогдож магадгүй 360-аар сонсогдож байгаа. Тэгэхээр аль нь дээр вэ? Өмнөх бичлэгээр хийсэн зүгээр вэ нүү? Эсвэл про видео хувилбараар хийсэн зүгээр вэ нүү гэдгийг бас комент хэсэгт бичээрэй. За одоо танд зөвлөгөө карт татгах чинь. За энийг татахын өмнө бас танд тайлбар өгөх хэрэгтэй байгаа. За энэ маань юу вэ гэхлээр аливаа нэгэн сонголтод absolute зөв эсвэл буруу гэсэн яг тийм үнэн эсвэл худал гэсэн тийм ямарваа нэг тийм туйлын зөв сонголт, туйлын буруу сонголт гэж зүйл байдаггүй. Та тэр сонголтоо арай ирээдүйд зөв болох уу, буруу болох уу гэдэг нь таны гарт байдаг тийм болохоор би яг аль сонголтыг хийвэл зөв байна вэ гэдэг яг юм эцсийн шийдвэрийг харахаас өмнө танд энэ харилцааг сонгуул та юу хийх хэрэгтэй зөвлөгөө байдлаар энэ харилцааг сонгуул та яавал зүгээр вэ гэдэг юм зөвлөгөө картыг эхлээд татнаа. За энэ талынхаа харилцаанд өгөх зөвлөгөө гэвэл бол occult knowledge буруу гарч ирж байгаа. Тэгэхээр энэ харилцаанд бол жоохон яарч хандаад байгаа гэж магадгүй. Энэ хүнийг бүрэн таньж мдээгүй ээжэж жоохон зүрх сэтгэлээ өгөх гээд байгаа ч юм уу. Иймэрхүү байдлаар хандаж болохгүй. Илүү энэ хүнийг таньж, илүү энэ харилцаанд бинийгээ багаар таних мэдэж энэ харилцаа ер нь ирээдүйд яаж болох вэ? Энэ хүний яг жинхэнэ мөн чанар нь яг юу юм, ямар хүн юм гэдэг талаас бинийгээ илүү таньж мэдсэний дараагаар үйлдэл аваад ингээ айж уу явбал зүгээр харилцаа гэж харж ирж байна. Гэхдээ бол энэ харилцаа бол хувь тавилангаас өгж байгаа энэ яг хувь тавилангийн харилцаа бол мөн байна. Дээр нь та энэ харилцаанд орохоор шийдсэн болвол өөр хүмүүст юус анхаарлаа хандуулж болохгүй. Шууд энэ хүн рүү 100% чиглээд явбал зүгээрээ гэсэн юм зөвлөгөө гарч ирлээ. Харин энэ талын харилцаан дээр өгсөн зөвлөгөө бол энэ харилцааг бол та
илүү алсын байдлаар илүү том зургаар нь харуул зүгээр байна. Энэ харилцаа ер нь ирээдүйд потенциал нь яг ямар хөө байж болохын гэдэг байдлаар илүү том зургаар харах. Яг одоо энэ хүн ямар байна гэдэг байдлаас нь биш шүү. Дээр нь энэ харилцаан дээр хамгийн гол зөвлөмж нь болохоор дохиог анзаарах, дохиог харах. Энэ харилцааг үнэхээр орчлон ертөнд танд санал болгоод байна уугүй юу? Та үнэхээр яг энэ харилцааг бүтгэх шинжтэй юу үгүй юу гэдгийг бодвол жоохон юм хүлээсэн азансан байдалтай хандвал зүгээр харагдаж байна. Дээр нь энэ харилцаан дээр хит их нөгөө хүннээсээ хараат болж болохгүй. Аль болох өөрийнхөө бие даасан байдлыг, аль болох өөр дээрээ илүү анхаарсан, өөрийнхөө хөгжил, өөрийн ингээд амьдралд илүү анхаарсан, өөрийгөө нэгт тавьсан байдлаар энэ харилцаанд хандвал зүгээр харагдаж байна. За иймэрхүү зөвлөмжүүд гарч ирлээ. За одоо харин яг эцсийн байдлаар аль сонголт нь хамгийн зөв байж болох вэ гэдэг хариултыг авъя. Энэ хоёр дээр хоёулаа сонгож болохгүй гэсэн карт гарч ирж байна. Дахиад карт суулгах гэсэн чинь бас гарч ирэхгүй л байна. Тэгэхээр та магадгүй аль дээр нэг хэрэгэлдэж байгаа юм шиг байна. Аль сонгохгүй байвал яах вэ гэж бас бодож байгаа юм шиг байна. Тань дахиад илүү гоё хүн гарч ирэх юм болов гэсэн бас танд ийм бодол байх шиг байна. За энэ талын харилцаан илүү зүгээр юм байна гэсэн хариулт гарч ирлээ. Хичнээн энэ талынх нь харилцаа таны хувьд тавилангаас өгж байгаа харилцаа үнэхээр тийм харилцаа мөн боловч яг сонголт нь бол яг энэ харилцаа нь илүү ирээдүйтэй байж болохоор гэсэн юм хариулт гарч ирлээ. За тэгээд та өөрийнхөө зүрх сэтгэлийг сонгоод сонголтоо хийн гэж бол найдаж байна. За тэгээд гоё affirmation болгоод би өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож чаднаа гэд гоё affirmation илгээгээрээ. За та бол өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож чадна гэдэг бол зөв сонголтыг хийнэ гэсэн үг. Тэгэхээр та би өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож чаднаа гэсэн гоё affirmation бичээрэй. За тэгээд дараагийнхаа мэргээр уулзцгаая. Миний мэргийг хүлээдэг, сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалдаг шүү. Бас хайртай шүү. Намайг бас дэмжиж donation илгээдэг. Надаас хувийн уншлага авдаг хүмүүстээ бас дахин талархтгаа илэрхийлье. За одоо 3 дахь уншлага руу орё. За 3 дахь сонголтыг хийсэн хүмүүс маань энэ хүзрийг сонгосон байх. За хэрвээ энэ хүзрийг сонгоогүй бол үнэхээр уучлаарай. Би яг нөгөө хүзрийн дундуур нөгөө энэ сонголтын хүзрнүүдийг холцсон байлээ. Тэгэхээр энэ хүзэр байсан гэж бол миний оюун ухаан санаад байгаа юм л да. За ямар ч байсан та
2 сонголт хийх шаардлагатай болж байгаа. Энэ уншлага бол 2 сонголтын алийг сонгох вэ гэдэг уншлага байгаа тийм үү. Тэгэхээр та энэ талд нэг хүнийг төсөөлөх нь байна. Энэ талд бас нэг хүнийг төсөөлөх нь байна. За одоо би энергийн шалгалт хийн. Ховх ямар гоё. Аятайхан гараад ирвэ. Энд чинь намайг зовоохгүй айгүй сайхан гарч ирлээ. Тэгэхээр энэ хүн бол маш юм таны амьдрал бас ингэ нэг зовоогоод байхгүй айгүй аятайхан гарч ирсэн харагдчихээн. Шууд л тантай сайн уу танилцъя гэдэг ч юм уу те. За энэ хүн маань ч гэсэндээ бас нэг их зовоохгүй гарч ирсэн байна. Гэхдээ шууд доошоо унж гарч ирэхэд бодоход бол жоохон юм нэг эрсдэлтэй байдлаар нэг энэ хүнийг алдах гацж байгаа юм шиг яг таныг сонирхож байгаа юм шиг үгүй юм шиг тиймэрхүү байдлаар танилцсан байж магадгүй байна. За одоо энэ талынхаа төсөөлсөн хүн чинь болвол ус ордны энергитэй буюу хилэнцгийн ордны энергитэй. Тэгэхээр маш тийм ажигч. За ус дундаа хамгийн ажигч маш тийм нууцлаг хамгийн тийм аюултай юм шиг те. Гэхдээ нэлийн юм ажигч. Ягаад гэвэл энэ хүн болвол нэг зүрх сэтгэлээ зориулвал тэр хүнд болвол бас л их юм зориулна штэ. Энэ хүн бол өөрөө бас давхар энэ ус орд дундаа амьдралын төлөө маш их тэмцдэг зүтгэдэг ийм хүн байдаг. Гэхдээ илүү жоохон жишээ нь бусад ус ордныхаа илүү гомдомхой байдаг бол энэ хүн бол шууд тэр хүнийг ингээд занждаг гэх юм уу, шууд шонцон тээдэг те. Дахиад өөр тийм хүн гарч ирэх ч юм уу, эсвэл тэр хүн буцаад амьдралд нь орж ирэхэд бол хизээч зөвшөөрдөг. Нэг харилцааг бол шууд таслан зогсоогоод ингээд өөрийгөө хамгаалдаг юм механизмтай ийм хүн байдаг. Хүнтэй бас харилцаан дээр хүнийг аль болох гомдоохгүй байхыг хичээдэг боловч ялтч өөрийн нэг тийм шонцон сандаг тийм байдлаараа хүмүүсийг болвол жоохон ингээд амьдралаас шууд харилцаагаа таслаад ингээд явах гээд байх тийм зан төлөвтэй байдаг. Дээр нь бас ийм маш ийм хүний нэвт шувт хардаг ийм хурц хараатай хүнийг шинжих, хүний дотоод руу өнгөөхтэй болвол маш ийм гарамгаа, маш ийм гүн гүнзгий сэдвэр ярилцах дуртай ийм хүн байдаг. Энэ талын хүн маань бол бас жоох ийм хаагдмал болсон. Гэхдээ яг уг хүн нь бол маш гоё ийм харилцаан дээр хүмүүст анхны сэтгэлийг гоёор төрүүлж чаддаг. Дээр нь бас ийм гоё хөнгөн хөгжилтэй байж чаддаг байдлаараа бас ингээд давуу талтай. Гэхдээ одоогийн байдлаар бол бага зэргийн зүрх сэтгэлээ хаасан байдалтай. Гэхдээ ялтчуудаа таалагдж байгаа учраас яг ингээд хичнээн зүрх сэтгэл нь бага зэрэг хаалттай, хүнтэй нэг харилцахыг хүсэхгүй байгаа гэсэндээ таныг бас юм сонирхож байгаа байдал юм те. Энэ хүн маань өөрөө бас жоох юм хоёрдмол энергитэй учраас танд үе бас жоохон хоёр өөр төрлийн айсан гарах гэдэг магадлалтай байх нэ. За энэ хоёр хүн чинь бол яг таны төсөөлж байгаа хүмүүстэй яг гоё яг таарч ивэл энэ бол таны групп муу юм аа. За энэ energy check тантай таарахгүй шалтгаан ондоо санагдчихвэл та өөр группийг сонгоод үзээрэй гэж зөвлөмөр. За одоо илүү наривчлсан зүйлсийг нь харцгаая. Wow.
харилцаануудын талаар сайхан дэлгэрэнгүй мэдээллүүдийг энэхүү татлаа. За одоо эндээс харвал за энэ хүн маань болвол эмэгтэйчүүдийн тал дээр жоохон асуудалтай. Эмэгтэй хүнд итгэл, эмэгтэй хүнийг хайрлах хайр, тийм ялангуяа эмэгтэй хүнд итгэл тал дээрээ жоохон асуудалтай болсон харагдаж байна. Ээж болон эсвэл X ч юм уу те ямар нэгэн магадгүй тэр эмэгтэй таны бодож байгаа эмэгтэй хүн байсан ч гэсэн ерөнхийдөө эмэгтэй найз юм уу, ээж, эгч ч юм уу ямар нэгэн эмэгтэй хүнтэй холбоотой их шарах байдаг харагдаж байна. Тэрнээсээ болоод ерөнхийдөө харилцааны яг ийм ирээдүйд яах нь хамаагүй ч гэсэндээ энэ харилцааг урагшлуулъя гэдэг нэг тийм хүнд гоё итгэл үнэмшил байдаг та одоо жишээ нь та нэг хүнтэй харилцаанд ороод тэр хүн тань таалагдлаа гэж бодоход за энэ хүн надад маш их таалагдж байна. Тийм болохоор надад ирээдүйн нь ямар байх нь хамаагүй. Магадгүй та хэдэн сарын дараа гадагшаа явахаар ч юм уу эсвэл бол хэдэн сарын дараа өөр тийшээ нүх гэж байгаа ч юм уу те эсвэл бол ямар нэгэн харилцаанд бэлэн биш байгаа ч юм уу тиймэрхүү байсан ч гэсэндээ та шууд зүрх сэтгэлийнхаа дуудлагаар вау энэ ямар гоё хүн бэ, би энэ хүнтэй уулзахгүй л болохгүй маань гэдэг байдлаар за ирээдүйд юу ч болсон хамаагүй ямар ч байсан одоохондоо би энэ хүнд надад таалагдж байгаа учраас энэ харилцаа бүтэх магадлалтай гэдэг тийм ирээдүйн тодорхойгүй яахан тодорхойгүй ч гэсэндээ гоё юм зүрх сэтгэлийнхаа дуудлагаар ингэж хандаж чадахгүй байгаа дээ энэ хүн маань. Энэ харилцаа нэг л юм нууцлаг, энэ харилцаа яах нь мэдэгдэхгүй юм баталгаагүй байгаа энэ хүнийг ер нь энэ харилцаан дээр их блоклж ингэж хашж байгаа энэ харилцаанаас бас ингэ энэ харилцаан дээр бас юм үйлдэл хийхгүй байх тийм шалтгаан болж байгаа гэж бол харагдаж байна. За гэхдээ энэ харилцааны бүр яг гол зүйлүүдийг нь олж харах юм бол энэ харилцаа бол бүр үнэхээр жинхэнэ хайр байх магадлал өндөртэй байна. Яагаад гэвэл та хоёрын бие биендээ татагдж байгаа тэр таталцал мэдрэмж бол яг үнэхээр жинхэнэ хайртай маш дөхөм, маш ойролцоо юм мэдрэмж байгаа тэн. Дээр нь энэ хүн бол өөрөө маш юм гоё халуухан юм гоё эрэгтэй хүн байвал бүр юм гоё тестостерон өндөртэй бүр юм гоё дайчин ийм чанартай эмэгтэй хүн бол маш юм гоё уян налархай тачаангуй ийм байдлыг бол ингээд гаргаж байгаа байх нэ. Дээр нь гэхдээ энэ хүний хувьд бол яг өөрийнхөө хувьд хамгийн гоё юм үзэсгэлэнтэй яг дур булаан байдал дээрээ биш арай жоохон юм царай алдсан иймэрхүү байдалтай байгаа. Энэ дээрээ бол харилцаан дээр жоохон санаа зовсон байдалтай харагдаж байна. Гэхдээ энэ харилцаа бол үнэхээр яг юм жинхэнэ хайрын түвшний харилцаа байх харилцаа байтугай бүр яг юм мэдрэмжийг бол бүр үнэхээр тоёрт өгөөд байгаа гэж бол харагдаж байна. За. Тэгвэл энэ талын хүний юуг харахад бол энэ талд байгаа хүний харилцаа тийм хоёрын юунууд бол дайнамо бол маш дайгжгүй харагдаж байна. Ялангуяа энэ хүн маань бол маш юм шарах үдсэн, маш хэцүү зүйлүүдийг амьдралдаа туулсан. Гэхдээ бол тэр зүйлүүд дээр гомдол тийгээд ингээд дууга хураагаад улам өөрийгөө дотгошин ингээд чимээгүй болж исэн. Тэгээ өөрийнх нь дуу хоолойг хааж исэн зүйлүүдтэйгээ тэмцээд өөрийгөө илэрхийлээд дуу хоолойгоо түгээгээд ингээд өөрийгөө эмчилж ингэж чадсан хүн харагдаад байна. Дээр нь бас өнгөрсөнд маш юм харилцаа ч юм уу өнгөрсний харилцаа X эсвэл өөд болсон хүний талаар янз бүрийн том шархнуудаа бол энэ хүн ангаагаад харуулсахгүй нэгээд үлдэн хөөж явуулаад ингээд амьдралдаа ямар ч юм шарахгүйгээр ингэж үлдэж чадсан хүн байна. Тийм ч учраас энэ харилцаан дээр энэ хүн бол маш бэлэн байгаа. Энэ харилцаан дээр энэ хүн бол яасан ч яах вэ гэдэг байдлаар бүрэн дүүрэн итгэлтэй бүр ингээ хадан зохионоос унахаар нүдэн анаад унахаар хэмжээний бүр ингээ гой зоригтой шийдэмгий эрсдлээс айхгүй ийм гой байдалтай харагдаж байна энэ хүний хувьд. Энэ харилцааг нь харах юм бол ерөнхийдөө энэ хүн бол маш юм нэр төртэй нэртэй төртэй хүндтэй юм мундаг хүн байхаар байна. Дээрээс нь таныг бол маш юм крашлж байгаа
нэрийг бол байна. Дээр нь энэ харилцаа бол дахин шинээр төрөхтэй энэ харилцаа одоогийн байдлаас бүр шал өөр төвшөнд ингэж дахин шинчлэгдэж болохоор ингэж харагдаж байна. За одоо тэгвэл энэ хоёр харилцааны алийг нь сонгох вэ? Аль хувилбарыг сонгох вэ гэдэг гол сэдв рүүгээ ороод явъя. За гол сэдв рүүгээ орохын өмнө бас та хэдэд маань дахин тайлбарлахад болвол альва нэгэн сонголтод үнэхээр яг туйлын үнэн, туйлын буруу, туйлын зөв гэдэг зүйл байдаггүй учраас та энэ сонголтыг өөрөө хийх юм аа. Тэгэхээр би бүр яг энэ сонголтынхаа үзрэг татхаас өмнө энэ харилцааг сонгуул ямар хөө зөвлөмж байх вэ? Энэ харилцааг сонгуул бас сахиусуудаас нь ямар зөвлөгөө өгч ин гэдэг байдлаар эхлээ зөвлөгөөг хартаа татнаа. Юу вэ? Би энд хоёр хүзэр холилдсон юм бах та. За очлаарай төр үлээж аваарай. Би энд хоёр хүзэр холилчих. За. За зөвлөгөө картууд бол маш их бууж ирлээ. Маш ариун бууж ирлээ. За эхнээс нь тайлбарлаад явах юм бол за эмтлийн харилцаатай байгаа хүний хувьд бол яг юм орчлон ертөнцийнхээ хуулиар бол яг одоогоор бол ийм тохиромжтой үеийн ирээгүй яг ийм тохироо нь бүрдээгүй гэж бол харагдаад байна. Гэхдээ энэ харилцаа бол яалтчгүй хувь тавилангийн харилцаа мөн хувь тавилангаас ирж байгаа ингээд танд бэлэг мөн. Энэ харилцаа бол үнэхээр хувь тавилангийн учрал, хувь заяаны учрал мөн юм аа. Гэхдээ энэ харилцааг та авч үлдэхийн тулд ганцаараа байж эхлээд сурах хэрэгтэй. Ганцаараа өөрийгөө аз жаргалтай байж сурснаар энэ харилцаа бол цаашаа бүтээд явах юм аа. Яагаад гэвэл энэ харилцаанд орохын тулд та өөрийнхөө яг юм онцгой байдал, өөрийнхөө яг тэр гой гялалтсан төрхийг гаргаж ирэх хэрэгтэй байгаад байна. Дээр нь энэ харилцаа бол огт ийм маш ийм
хурдан шуурхай тий огцон байдлаар ерөөсөө ингээд газ бүтээд ингээд явчих харилцаа биш маш юм аажуудаа багаар ингээд бүтэж явхаар юм харилцаа байгаад байна. Энэ харилцаан дээр бол юм огцон маш огт гаргаж болохгүй маш юм тогтун байдлаар багаар ингээд урагшлуулад ингэж явбал зүгээр харагдаж байна. За энэ харилцаан дээр болохоор энэ харилцаа бол яг таны юм мөрөөдлийн харилцааг бол танд өгч чадхаар юм потенциалтай бол харагдаж байна. Энэ харилцааг та урагшлуулахыг хүсчээвэл ерөнхийдөө бол манифест сайн хийх хэрэгтэй гэж бол харагдаж байна. Манифест хийхээ та магадгүй ойрын үед зогсоосон байж магадгүй. Эсвэл энэ хүн рүүгээ хитэх анхаарал өгөхгүй байгаа ч юм уу тиймэрхүү байдлаас болоод энэ харилцаа бол жоох юм зогсон байдалд орсон байгаа. Тэн ягаад гэвэл та хоёрын хоорондоо ингээд бие биендээ өгж байгаа энерги нь бол жоох юм зогсолттой. Хоёулаа нэг амар энэ харилцааг ингээд яаруулахгүй байгаа ийм энерги байгаа учраас ерөнхийдөө бол энэ харилцаа бол одоохондоо жоох юм зогсолттой байгаа. Гэхдээ та өөрөө хүсэх юм бол манифестээ сайн хийгээд энэ харилцаанд илүү их анхаарлаа өгөөд ингээд явах юм бол энэ харилцаа бол таны яг бүр яг ингээд ирээдүйд мөрөөддөг хүсдэг тэр харилцааг бол энэ өгч чадхаар харилцаа энэ потенциалтай харилцаа юм байна. За тэгвэл одоо яг эцсийн байдлаар аль харилцааг сонгол зүгээр вэ гэдгийг нь харъя. Ёо тэнцчлээ. Оо яг тэнцээд ах энэ хоёрын харилцаа. Өмнөх онцлогууд дээр ер нь огт тань харилцаа огт тэнцэж байгаагүй дээ. Тэр за өстө уучлаарай. Үнэхээр та энэ хоёр үнэхээр ингээд таны харилцаа чинь аль ингээд болохоор харилцаа байна гэдэг хариултыг сонсохыг хүсэхгүй байвал та өөр группийг сонгож болно. Яг гэвэл энэ хоёр харилцаа маань хоёулаа ингээд бүтэж болохоор харилцаа гэдэг байдлаар яг энэ тэнцүү гарч ирлээ. Энэ харилцаа бол бүр яг энэлийн харилцаа бол бүр амар юм шууд гал халуунаар бүтэхгүй ч гэсэндээ юм доктортай байдлаар багаар ингээд энэ харилцаанд өөрчлөлт ороод ингээд явхаар харагдаж байна. Энэ харилцаан дээр бол
ерөнхийдөө Сатурн гэдэг бол яг ийм жоохон үүлийн үрийн жоохон ийм нэг үлдэгдэл зангилаа байна. Гэхдээ бол энэ харилцаа бас ингэ бүтэх боломжтой байна. За тэгэхээр энэ хоёр харилцаа бол хоёулаа яг ижил тэнцүү бүр яг 50-50% та бүтэх магадлал нь бүр яг тэгж таарлаа. Уучлаарай ингээ 3 группийн маань нэг нь бол яатчгүй ингээд энэ тэнцүү байдлаар ингээд хариу гарлаа. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань бол би өөрөө бэлэн болсон үедээ зөв сонголтоо хийнэ гэд гоё аффирмашн үлгээгээрээ. За ягаад гэвэл энэ хоёр харилцаа хоёулаа боломжтой харилцаа байгаа учраас аль аль талд нь та өөрөө бэлэн болсон үедээ яг өөрийнхөө яг жинхэнэ зүн совингоор ингээд сонголтоо хийх юм шүү. Тийм учраас би өөрөө бэлэн болсон үедээ зөв сонголтоо хийнэ гэсэн гоё аффирмашн илгээ комент дээр бичээд ингээд гоё өөртөө аффирмашн болгоорой. За тэгээд энэ хүрээд энэ уншлага маань дуусаж байна. Намайг хүлээсэн, төвчээртэй хүлээдэг, сонсдог бүх хүмүүстээ маш их хайртай шүү. Маш их баярлалаа. Бас донны шилгээдэг их баярлалдаг. Хувийн уншлага авдаг хүмүүстээ бас итгэлийг нь алдахгүй хичээдэг шүү. За ингээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай.